Жишээ 8-ыг хийгээд батлахыг бүгдээрээ хэвтэй тэнхлэхийн дагуу 5 м/сек хурдтай хөдлөх 2 кг масстай М2 3 кг масстай 50 байсан өөр нэг бөмбөгтэй төвийн бус харамхаа мөргөлдөв. Мөргөлдөөний дараа М1 масстай бөмбөг ийм хурдтай хөдөлсөн бол за энийг ийм гэж дөө U1 гэж. U1 тэнцүү 3 м/сек хурдтай хөдөлсөн бол М2 масстай бөмбөгийн хурдыг ол буюу U2 хэд вэ гэж асуусан байна. Мөргөлдөөний дараа хурд U1 гэсэн бүгдээрээ U1 нь 3 м/сек юм байна. За эхнээс нь бичээд эхлэе. Мөргөлдөөний өмнөх x тэнхлэг дээрх хөдөлгөөний тоо хэмжээ нь мөргөлдөөний дараах x тэнхлэг дээрх буюу хэвтэй тэнхлэг дээрх хөдөлгөөний тоо хэмжээний нийлбэртэй тэнцэж явах хэрэгтэй. Өмнөх нь M1-ийг үржих нь V1 хурдтай явж исэн, нөгөөх нь зогсож исэн тэг тэнцүү. Дараах нь яасан бэ гэхээр дараах нь энэ хурдуудыг хоёр хуваана хэвтвэл. Энэ хэдэн градус? Энэ 37 градус, энэ 53 градус. Ингээд энэ бол 3-ыг үржих нь cos 53 гарах нь байна. 3 cos 53. Cos 53 0.6 1.8 м/сек гарах нь байна. Окей, 18 биш, 1.8 шүү. Нөгөөх нь 3-ыг үржих нь sin 53 0.8 2.4 ньютон. За адгээрийг биччихлээ шууд. Аваачид. Энийг яаж бичих вэ? Энийг ингэж бичнэ цөмөрөө. U2 cos 37 U2 sin 37. За бүр мандраад байх магадaltaй учраас энийг дэлгэрэнгүй бичиж өгөө. Энэ маань U1 cos 53 энэ нь U1 sin 53 байсан шүү. За ингэж байгаа бичих. Мөргөлдөөний дараах хэвтэй тэнхлэгээ бүгдээр үргэлжлүүл x тэнхлэгээ. M1-ийг үржих нь хэвтэй тэнхлэг дээр U1 cos 53 байна. Бас энэ доор нь M2-ыг үржих нь U2 cos 37 байна. Хоёулаа эрг гэж авч үзэж байгаа чиглэлд учраас эргээр нь бичин нэмэх гэж бичнэ гэсэн үг. Одоо бүгдээр орлуулъя. Масс 1 нь хэд вэ? 2. Хурд нь энэ ингээд 2 5-ын 10 болох нь 10 тэнцүү. Масс 1 нь 2. U1 cos 53 1.8 байсан. Нэг нь масс 2 чинь хэд вэ? 3 кг байж. Cos 37 1.8 U2. За энэ хэд болчихвоо? 1.82 3.6 6.4 хуваах нь 2.4 U2. Ингээд U2 болчихсон байна. 6.4 хуваах нь 2.4. За ойролцоогоор 267 гарах нь байна. 267 м/сек. Босоо дээрээс нь бод. Босоо дээр яг хадгалах байсан уу? Тэрийг нь бас харчих л да цөмөр. M1-ийг үржих нь U1 sin 53 тэнцүү. M2-ыг үржих нь U2 sin 37. Яагаад юм болчих вэ? Бодоод үзээрэй. Масс 1 нь 2. U1 sin 53 2.4 4.8 гарах нь энэ байна. Масс 2 нь 3. Sin 37 чинь 0.6 3-аар үржүүл 1.8 U2. За ингээ хуваа идэхэд 267 гарч байна. Бараг ойролцоогоо шүү. Ингээд олж болно. Аль алинаас нь олж болно. Жишээ 9-ийг хий. 8 м/сек хурдтай хөдлөг 9 кг масстай тэрэгцэр дээр 1 кг масстай ла хэвтэй чигт 60 градус өнцгөр 4 м/сек хурдтай ирж наалтсан байна. Наалтна гэж юу гэсэн үг вэ? Харамхаа бус мөргөлдсөн гэсэн үг. Лата тэрэгцрийн хурдыг олоо гэсэн. Олъё. Энэний хурдыг анханаас нь задлчих. Хоёр задлъя. Ингээд нэг задлчих, ингээд нэг задлчих. Энэ бол 60 градус байх нь ойлгомжтой. Ийм уртаар бол тэмдэглэхгүй. Гэхдээ ойлгомжтой байх үднэс багш нь урт болгочлоо. 4 cos 60 болно гэсэн үг юм. Энэ бол 4 cos 60 градус. Энэ нь 4 sin 60 градус болох нь. Тухайн доод талынхын тэрэгцэр нь хэвтэй чиглэлд хөдөлж исэн. Тэгвэл хэвтэй чиглэл цөмөрөө хөдөлгөөний тоо хэмжээ хадгалагдах хуулийг бичиж анхандаа мөргөлдөхөөс өмнө хасах масс 1-ийг үржих нь 4-ийг үржих нь cos 60 гэдэг ийм хөдөлгөөний тоо хэмжээтэй явж исэн байх нь байна. Нөгөө тэрэгцэр нь болохоор нэмэх том m-ийг үржих нь v1 хурдтай явж исэн. Тэр v1 хурд нь 8 м/сек гэдэг энэ дээр өгсөн байна. Хаана вэ? Энэ. Нөгөө хурд нь бол энэ шүү. Энэ хурдыг илэрхийлж. Тэнцүү. Энэ хоёр хоорондоо наалтсан гэдэг чинь M1 дээр нэмэх нь M2 масс үүссэн гэсэн. M2-ыг том M тэмдэглэсэн байна. Ингээд U гэдэг хурдтай цаашаа үргэлжлүүлээд явсан гэж бодчих юм. За одоо бүгдээр орлуулах 4 cos 60 энэ бол 2 гаруй M1 чинь 1 кг юм байна. Эндээс хасах 2 нэмэх нь 9-ийг үржих нь 72 юм байна. Хуваах нь энэ хоёрын нийлбэр 9-ээр нэмэх нь 10. Ингээд энэ U гэсэн. 7
м/сек хурдтай болох нэ. За босоо тэнхлэгтэр яг бичихгүй. Анхандаа ганцхан юм доошоо унж байгаа хөдөлгөөн байсан боловч энэ хоёр мөргөлдсөний дараа босоо тэнхлэгтэр хөдлөхгүй зөвхөн хэвтээ тэнхлэгтэр хөдөлж байгаа учраас тэрийг нь хайчиж байгаа юм. Жишээ 10. Тус бүр M1 2 кг ба M2 3 кг масстай хоёр үрэл харгалзан 4 м/сек 2 м/сек хурдтай хөдлөн үрлүүд O цагт мөргөлдөж наалдаад хэвтээ чиглэлд 37 градус өнцгөр хөдөлжээ. BC мөргөлдөөний дараа хурдыг бол 10 дугаар бодлогын зураг нь энэ доор явчих. За зураг дээр бол ингэж ирээд O цагт мөргөлдөөд энэ хоёр нийлээд цааш явсан байна. Харимхаа бус мөргөлдөөн байна. Тэгвэл хоёр хэмжээст. Энэ V хурдыг л олох нь л байна л да. Тэгвэл яаж бичиж болох вэ гэвэл X тэнхлэг дээр энэ хоёр чиглэж байна. Энэ болох 37 гэж V cos 37 градус энэ V sin 37 градус. X тэнхлэг дээр мөргөлдөөний өмнөх болон мөргөлдөөний дараах бүтэн хөдөлгөөний тоо хэмжээ тэнцэж явах учиртай. Тийм учраас мөргөлдөөний өмнө M1-ийг үржих нь V1 тэг яагаад тэгэхээр ногоон бий байна. Ямар нэгэн байдлаар X дээр хөдлөхгүй байгаа учраас тэнцүү энэ хоёр нийлсэн M1 дээр нэмэх нь M2 болно үржих нь X тэнхлэг дээрх мөргөлдөөний дараах хурд нь V cos 37. V cos 37. За бүгдээрээ орлуулъя. 2.8 тэнцүү 2.5 V cos 37 8 V гэдэг бол 8-ыг хуваах нь энэ дээрээс зарах 2 м/сек хурдтай хөдлөх нэ. За бүгдээрээ юу болох вэ? Хурдыг олголоо. Тийм байна. BC мөргөлдөөний дараа хурдыг олоо гэсэн. Ингээ хурдыг нь олчлоо. Өөр бас яаж бодож болох байсан бэ гэвэл ингэж бодож болох байсан. Энэний хөдөлгөөний тоо хэмжээг нь болоод тэр нь хаашаа чиглэж байгаа. Ийшээ чиглэж. Хурдныхаа чиглэлт шүү дээ. M1-ийг үржих нь V1 тэр нь 8 кг м/сек. 8 гэдэг ийшээгээ чиглэн энэ бол P1 гэж үзчихье. Энэний хөдөлгөөний тоо хэмжээг дахиж олоод 2-ыг 3-аар үржүүл 6. 6 нь хаашаа чиглэх вэ гэхээр дээшээгээ чиглэнэ. 6 тэр нь P2. Энэ хоёрын нийлбэр нь яг үнэндээ энэ мөргөлдөөний дараах хөдөлгөөний тоо хэмжээг өгнө нөгөө цүмөрөнд нь. За тэрийг бол P гэж. Ингээд Pythagore-ийн бүгдээрээ P гэдэг бол P1-ийн квадрат дээр нэмэх P2-ийн квадрат язгуурдаар. P гэдэг бол 8-ийн квадрат дээр нэмэх 6-гийн квадрат язгуурдаар 64 36 110 кг м/сек гарах нь. Гэхдээ надаас хурдыг нь асуусан шүү дээ. Хурд нь юу болох вэ гэвэл мөргөлдөөний дараа энэ хоёр нийлсэн 2 дээр 3-ыг нэмнэ гэсэн үг би. M1 дээр нэмэх нь M2-ыг нэмээд хурдаар нь үржүүлэхэд P гарч ирэх хэрэгтэй. Тэр нь 2 дээр нэмэх нь 3 5 хурд 10 буюу энэ дээрээс 2 м/сек гэд олж болох юм. Одоо бүгдээрээ пуучингийн тухай ярилцъя. За пуучин дээр түлш хоромхон хугацаанд шатаж шидэгдэнэ гэж юу гэсэн үг юм бэ гэхээр нэг юм пуучин байлаа гэж бодъё. Пуучингийн ард талаас түлш шатаа шидэгдэж байгаа гэж бодчих. Пуучингийн их биеийн массыг нь M гэд энэ гарч шидэгдэж байгаа түлшний массыг дельта M гээ гэсэн байна. Энийг энэ хаашаага шидэгдэж байгаа юм бэ гэхээр ийшээгээ шидэгдэж байгаа. Тэгээд хэрвээ ийшээгээ гарч ийна гэдэг чинь пуучингийн их биеийг нөгөө тийш нь түлхнэ гэсэн үг. Тэр импульсаар. Тэнд бол нэг импульс бий болно гэсэн санааг энэ илэрхийлнэ. Шидэгдсэн түлшний масс дельта M энэ бол түлш. За түлш хийгээд хоёулаа адилхан шүү заяа энэ дэр. Энэ зүйл багч түлшний зөв. Түлш хийгээ бичсэн байх юм бол хоёулаа адилхан зүйлийг илэрхийлж байна гэж бодож байна. Шидэгдсэн түлшний пуучинтай харьцангуй хурд нь VT. Буюу ийшээгээ гарч байгаа энэ хурдыг тэрэ VT гэж тэмдэглэе гэсэн байна. Эсвэл V ч юм уу те. Энэ хоёр адилхан шүү. Түлш шидэгдэх хугацааны интервалыг дельта T гэсэн байна. Хоошоо эсрэг хурдтай ингээд шатаад гарч байгаа тирж байгаа гэсэн үг. Тэр тирж байгаа хугацаа нь пуучинд үйлчилж байгаа хугацаа нь дельта T. Пуучинд үйлчилнэ гэдэг нь тэнд тодорхой хэмжээний хүчний импульс бий болж байна гэсэн санааг илэрхийлнэ. За утгаараа шидэгдэж буй түлшний хөдөлгөөний тоо хэмжээ. За шидэгдэж буй түлш энэ доошоо гарч байгаа түлшний хөдөлгөөний тоо хэмжээ бүгдээр ингээд бодчихъя. Түрүүний шиг босоо тэнхлэгтэр доошоо хасах дээшийг нэмэх чиглэлтэй гэж үзээд түлшний P болъё. Түлшний P хасах дельта M-ийг үржих нь түлш ийм байх нь ойлгомжтой. Тэгвэл яг энэгээрээ пуучин буцаагаад түлхэнэ. Пуучин маань бас ийм нэг PP гэсэн гэхдээ нэмэх чиглэлд хөдөлгөөний тоо хэмжээтэй болох нь. Пуучингийн хөдөлгөөний тоо хэмжээ нь энэ удаад нэмэх дельта M-ийг үржих нь VT болно. За нөгөө тэгвэр энэ гарч байгаа түлш нь өөрөө пуучинд хүчний импульсыг бий болгож идэг. Хүчний импульсыг буюу тирлтийг бий болгож идэг гэсэн үг. Тэр нь F-ийг үржих нь дельта T хугацаанд гарсан учраас ийм
хугацаанд харилцан үйлчлэлцэж байгаа учраас F-ийг үржихийн дельта тий. Тэр нь Pochinгийн хөдөлгөөний тоо хэмжээтэй тэнцэх хүчтэй. Энийг юу гэж ойлгох вэ гэвэл за Pochin жишээлбэл их биеийн M маста дээшээгээ F хүчээр тийрүүлэхэд A хурдталтай болж эхэлнэ. Ингээд A хурдталтай гэж бодчих. F-ийн оронд бүгдээр M-ийг үржих нь A дельтатай гэж биччихье. Дельта масс тэнцүү. Энэ юуг илэрхийлэх вэ? Энэ Pochinгийн хурдны өөрчлөлтийг илэрхийлнэ. Энэ Pochinгийн хурдны өөрчлөлтийг илэрхийлэх нь. Тийм учраас M дельта V тэнцүү дельта M-ийг үржих нь түлш буюу шатаад гарсан хийн хурд байх нь байна. Ингээд энэ дээрээс бүгдээрээ Pochinгийн хурдыг олъё гэх юм бол түлшний масс хуваах нь Pochinгийн их биеийнхэн масс үржих нь түлшний тийрж гарч байгаа хурдаар үржүүлж олох нь. Энийг бити мартаа. Эдгээрийг би бас энэ дахиад бичсэн байна. Энийг дахиад нэг харчиж болно. Одоо бүгдээрээ Pochinтай холбоотой нэг бодлого өгье. 11-р жишээ 30,000 кг мастай 50 байсан Pochin-гаас хугацааны маш бага дельтатэй завсарт 1500 кг мастай түлш 1000 м/сек хурдтай шидэгдэжээ. Дельтатэй хугацааны дараа Pochin ямар хурдтай болох вэ гэж асуусан байна. Дельта V-г асуусан байна. Түлшний масс нь 1500 кг. Pochinгийн их биеийнхэн масс нь 30,000 кг. Үржих нь түлшний гарч байгаа тэр хурд нь 1000 м/сек. Ингээ хурагдчихлаа. Ингээд Pochinгийн хурд 50 м/сек болох нэ.